Олон улсын хааны эрэлт сургуулийг Монгол улсын хэмжил 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд 52 орны 13 мянган албан агч оролцож байсан бол энэ жил 26 орны 1400 албан агч оролцож байгаараа онцлогтой юм а. Хааны эрэлт олон улсын сургуулийн талаар зэвсэг түвшний жанжин штаб болон Америкийн цэргийн аримаас мэдээлэл өгснийг хүргэе. Хааны эрэлт 2018 сургуулийн хүрээнд команд штабын сургууль, оройтын хээрийн сургууль, салаадын хээрийн сургууль, тусгай хүчний сургууль зэрэг сургууль таталгууд явагдах юм а. Энэ бол одоо 26 орноос 1400 гаруй цэргийн албан агчид оролцож эрүүл мэндийн ажиллагааны ажиллагаанд оролцох чадвартай нэмэгдүүлэх цэргийн гадаад харилцааг хөгжүүлэх 3 дугаарт эрүүл мэндийн ажиллагааны олон улсын ажиллагааны цэргийн ажиллагааны арга тактик техник суралцах бие биенээ одоо туршлага солилцох мөн тэтгэврийг одоо хөгжүүлэх зорилготой. Ерөнхийдөө нээлт учраас албан ёсны хичээл сургуулиуд бол явагдахгүй. Тийм учраас маргааш зөвхөн нээлтийн арга хэмжээгээс хөрвүүлсэн гэсэн үг. За ингээд 28-ны өдөр хаалтын ажиллагаа болно. 1400 орчим албан агч оролцож байгаагаас Бутаны вант улсаас цэргийн ажиглагч, Катар улсаас салааны бүрэлдэхүүн анх удаа оролцож байгаагаараа онцлогтой. Энэ жилийн сургалт нүүбийн үйл ажиллагаа цагийн байдал тулгуурлан штаб хээрийн сургалт болон удирдлагыг бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж байгаараа онцлог юм а. Америкийн нэгдсэн улсаас 200 цэргийн албан агч хааны эрэлт үйл ажиллагаанд оролцож байгаа юм а.